Засаг төрөө эмхлээд ирнэ урдан яралтай ажилдаа орох хүлээлтийн хөндөр байгаа. Тулгымцсан асуудлууд их байгаа. Хамгийн түрүүний асуудал нь бензин шатхууны хүндрэлтэй холбоотой асуудал дээр засгийн газар бол цогц төлөвлөгөө оруулж ирэх хэрэгтэй. Би бол бэлдсэн байгаа гэж бол ойлгож байгаа. Ялангуяа одоо бид нар чи одоо 50 мянган төгрөг өгөөд хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэйчүүд амьдарч байгаа хүмүүс байгаа. Хүүхдийнхаа 100 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүмүүс байгаа. 300 мянган төгрөгийн асрамжийн тэтгэмж аваад амьдарч байгаа хүмүүс байгаа. 600 мянган төгрөгөөр амьдарч байгаа ахмадууд байгаа. Тэгээ энэ олон хүмүүсийг энэ үн терапийн өсөлт болзошгүй эдийн засгийн эрсдлээс хамгаалах тал дээр бол түрүүн бас ерөнхий сайд хэллээ. Энэ тал дээр бол бид нар бол давхар төлөвлөгөө хийхээс өөр арга байхгүй. Энэ тал дээр бол бас олон талыг бодолцож энэ төлөвлөгөөн дээрээ бол засаг маань бол одоо магадгүй эх 7 хоногт бол энэ асуудлыг бол баг ярилцж оруулж ирэх болов гэж би хүлээлттэй байна. За хоёрдугаарт засгийн газраас алгамж халаатай байх хэвээр энэ байгалийн баялагын үр өгөөж гэдэг энэ асуудлууд дээр бол би өмнөх бас ерөнхий сайд дээр зөвлөл гэдэг дээр байгалийн баялагын асуудлыг бол одоо хоорондоо бид нар маргана гэхээс илүү зарим энэ маргаантай асуудлуудыг бүгдээрээ одоо ухаантан болж ярьж ирсний хооронд ард түмнээсээ асуучих нь бол зүйтэй байдаг. Тийм учраас бол одоо энэ ажил дээр бол одоо бас нэлээд хүлээлт үүссэн байгаа байна гэж бол би бодож байгаа. За боловсролын салбарт одоо боловсролын жил учраас онцгойлж хэлье да. Цалин өсөлттэй холбоотой асуудал байна. Энэ тал дээр бол одоо гарц гаргалгааг нь бас нэлээд ярилцсан. Энэ тал дээр бол одоо нэгэнт одоо энэ салбарыг бол онцгойлж байгаа учраас энэ асуудлыг бол байгаа бодит нөхцөл байдалтайгаа бол одоо багийн хамгаалалт сайд бол бүрэн мэдж байгаа учраас бол одоо энийг бол нэг тийш шийдэх ёстой. За зарим одоо босод салбарууд гэдэг юм хүмүүс бол одоо бүгд барьцаад байх бол хэрэггүй болов уу гэж би бодож байна. Тийм учраас энэ шин цалин, хуучин цалин гэдэг асуудлууд дээр бол одоо нэг яралтай шийдлээ. Инх хамгаалалт сайд бол их зоригтой мэдээлэл хийсэн байлээ. Нэг сарын дотор бол шийднэ гэж. Гэхдээ энэ хүн бол ганцаараа шийдэж чадахгүй бол ойлгомжтой. Босод одоо сангийн яам болон улс төрийн болцоодод дэмжлэг үзүүлэх юм бол шаардлага бол байгаа. За эрүүл мэндийн салбар бол мөн ялгаа байхгүй. Бас одоо сар болгон тодорхой цалингийн нэмэгдлүүд нь хүлээж байгаа. Цахим шилжилтийн асуудал бас чухал байгаа. Бид нар чи одоо 2-3 програм ингээд тавьчихсан. Дунд нь эмнэлгийн ажилчид нь уучраа олгоо байжчихсан нэг ийм асуудал байж байгаа. Захын одоо өвчтөн бол хаана үзүүлэх үү? Ямар юм уу хөө яах вэ гэдэг зүйл нь маш ойлгомжтой тодорхой нэг одоо ийм Монголиа гэдэг дээрээ зангилагддаг ийм зүйл бол байх ёстой гэдгийг бол хэлмээр байна. За салбарын ажилчтай нэг сайн уулзаарай гэдгийг бол хэлмээр байна. Ялангуяа шинэ сайд нарт хэлэхэд бол магадгүй одоо болж бүтэхгүй байгаа зүйлүүдийн бол одоо тэр салбарт олон жил ажилласан хүмүүс бол хилээд өгөх бах. Томилгоо янз бүрийн зүйл хийхдээ тэр салбартаа мэрэгсэн хүмүүсээ бити одоо ад шоу үзээд магадгүй зарим шудраг хэлцдэг. Тэр хүмүүсээ янз бүр болгоорой. Тэр хүмүүсийн харин багтаа авч ажиллуулаарай гэдгийг бол хэлмээр байна. За эрүүл мэндийн даатгалын үн дээр бол би эмдүүцэд бас өнөөдөр өглөөхөн хэлж ийлээ тэр зарим хурал мурлын тэр эмдүүцийн хурлыг нээлттэй хийж байгаарай. Би одоо 3 сайдыг дамж хэллээ. Байнгын хороо нээлттэй хурлаа гэдэг их хурал нээлттэй гэдэг хахад зарим зөвлөл хороод хурлаа нээлттэй хийж нуугаадах юм байхгүй. Бод түнтэйгээ асуудлыг нь бол ярих хэрэгтэй гэж бодож байна. За Бакир сайдтай бол бас захиж хэлсэн байгаа. Тэтгэврийнхаа зөрөөний асуудлыг одоо яаралтай шийдээрэй. Бэлдсэн байгаа тодорхой төсөв орж ирэх байх гэж байгаа. 170 мянган хүний асуудал хүлээгдэж байна гэдээ одоо маш олон ахмадууд өдөр шөнөгүй бас одоо энэ асуудлыг амраахгүй байна гэдгийг хэлмээр. За аюулгүй байдал намтай 2 сайд одоо хариуцсан гэж ойлгож байгаа. Энэ байгалийн болзошгүй, нийслэлийн болзошгүй, хүн амын болзошгүй энэ аюулгүй байдал дээр бол онцгой анхаарал хандуулах шаардлага байна. Нэмэлт минь авч. За асуултаа гүйцэж асууя нэмэлт минут. Би одоо Улаанбаатар хотоор нэг бензин, газ тээвэрлж явж байгаа дэлбэрсэн бүх асуудал болсон. Дахиад иймэрхүү асуудал болвол иргэд ирэн тэр газ алдагдаж байгаа гэдэг зүйлийг юугаар мэдэх үү гэдгээс ахуулаад маш нарийн тийм менежментийн асуудал байгаа. Салбар хоорондын асуудал юм байл. Би бол нэлээд олон салбаруудын донд гүйж үзээд одоо яг дунд нь хаягдсан бас нэг асуудал байгаа юм байл. Энийг олж харж хэлээрээ. Иргэний одоо аюулгүй байдлын асуудлуудыг бусад яамтайгаа салбартайгаа хамтарч аюул эрсдэл тохиолдсон үед нь одоо иргэд нь өөрөө бэлэн байдаг. Бүгдийг төрүүлж чадахгүй хувийн хвшил иргэдийг оролцуулсан ийм цогц менежментийн эрсдлээс хамгаалсан ийм төлөвлөгөө боловсруулж ажиллахгүй бол болохгүй юм байлээ шүү гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд одоо хөдөө орон нутгаар явахаар олон юм нэгэх юм аа. Одоо нэг болдог бол нэг томхон ЖП зараад нэг аймгийг эрүүл мэндийн одоо бүх сумыг мотоциклтэй болох юм байл. Иймэрхүү ажлыг хүртэл одоо бас
За. За Монгол улсын шадар сайдад нэр дэвшигч Номтой 2 хариулнаа. За хариултаас өмнө гишүүдтэй нэг зүйлийг бас хэлье. Бүсчсэн хөгжил миний эрхлэх асуудлын өрөөнд байгаа. Тэгээд тойргоос сонгогдсон гишүүд болон жагсаалт үйл харгалзаад, намын яриад үйл харгалзаад бүсчсэн хөгжлийн бодлогын тодорхойлох, түүний хэрэгжилтэйг хангахад засгийн газар хамтарч ажиллахад таатай болохыг бүгдээрэнд нь бас хэлхэн зүйтэй байна. Тэг бүсчсэн хөгжлөхээр төдийлөн нэг цогц бодлогыг гишүүд маань бас хараахан ойлголт хомсгон байгаа бол та. За мэдээж энэ бол хүнд болон хөнгөө аж үйлдвэр, эрчим хүч, эдийн засаг, дэд үтсийнхаа бодлого, хүний нийгмийн бодлоготойгоо уялдсан цогц бодлого. Тэг Монголд суурь нь тавигдаад төдийлөн бодит ажил хэрэг болж чадалгүй явж байгаа чиглэл бол байгаа. За ингээ гишүүдтэйгээ бас энэ дэр хамтарч ажиллахыг хүсэж байна. Ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд тухайн орон нутгийнхаа онцлог байдал, хөгжиж болох давуу талуудыг бидэнд бас зааж зөвлөж ажилламаар байна. За онцгой байдалтай холбоотой. Ер нь эрсдлийн үнэлгээг урьдчилан тооцох нь бол хамгийн чухал. Тэгээд Эрдэнэт гишүүн иргэдийн оролцоог бас ярьж байна. 2015 онд тухай орон нутгийн хамгаалтын тухай хуулийг улсын хурлаас баталсан. Тэгээд энэ хуулийн зарим зүйл заалт бол онцгой байдлын чигүүрхтэй холбогдохоор зүйл заалтуудыг тухайн үед нь бол бас оруулж ирсэн баг. Гагцхүү энэ хууль маань амьдрал дээр ердөөсөө хэрэгж үзээгүй. Төдийл нэг онц байдал тогтоох хэм хэмжүүр нь бол хараахан бас хүрээг баг. Гэх мэтлэр нэр томьёолтой холбоотой аливаа асуудлыг урьдчилан сэргийлэх, аливаа байгалийн давчгүй хүчин зүйлд бэлэн байдалтай байх, цогц бодлогын арга хэмжээг шин төвшөнд гаргана гэж үзэж байгаа. За гамаа гишүүн асуултаа асууя.